Сайн мэцэн хүүхдүүдээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 135 дахь цэцэрлэгийн хөгжмийн багш Гэрсрэн байна. Хөгжмийн хичээл эхэллээ. Зорилго. Хөгжим сонсоод төрсөн сэтгэлээ илэрхийлэх. Дууны үгийг зөв тодруулах. Дууны үгэнд тохирох хөдөлгөөн хийх. Хүүхдүүдээ дараах зургийг анхааралтай ажиглаарай. Ямар үйл явдлыг илтгэсэн байна вэ? Нэгдэх хүүхдүүд бүжиглж байна. Инээж байна. Оо, сайн байна. Хоёр дахь ялах хүүхэд унтж байна. Сайн байна. Нэг дахь зурган дээр хүүхэд баяр баясгалантай байна. Хоёр дахь зурган дээр тайван амгалан унтж байна. Хөгжмөө анхааралтай сонсоорой. Хөгжмийн аялгаунд аль зураг тохирох вэ? Энэхүү ая маань аль зурагтай тохирсон бэ? Зөв байна. Хоёр дахь зурагтай тохирсон. Дараагийн аяыг хамтдаа сонсцгоё. Хөгжим нь ямар шинж төрхтэй байсан бэ? Уйтгартай юу? Хөгжилтэй юу? Мэдээж хөгжилтэй сайн байна. Бүжиглж байгаа хүүхдийн зураг тохирч байна тийм үү? Өнөөдөр бүгдээрээ шүлэг ил сарцсан бол эс Батболдын хичээлийн завсарлагын дуут бүжиг хэмээх өгсөрнө. Дуудуулахынхаа өмнө сандалныхаа 2-1 дээр суугаарай. Нуруугаа зих хүлээ улыг газарт нийлүүлээрэй. Одоо бүгдээрээ хамтдаа дуугаа сонсцгоё. Багшаа анхааралтай сонсон дараа давтан хэлнэ шүү. Ажил хийгээд 13 ядраа байлгүй. 13 ядлаад байлгүй. Тоогоо боцоор толгой хүзүү чилээ байлгүй. Амар гараа амраа хөдөл хөлөө амраа. Дахиад хэлье. Ажил хийгээд 13 ядраа байлгүй. Тоогоо боцоор толгой хүзүү чилээ байлгүй. Амар гараа амраа хөдөл хөлөө амраа. Тонгой суусаар толгой гар минь ядраа байлгүй. Хөдлөхгүй суусаар хоёр хөл минь чилээ байлгүй. Амар гараа амраа хөдөл хөлөө амраа. Хөгжмөө сонсоод дуугаа хамтран дуулаарай. Дууныхаа үгэнд тохирох хөдөлгөөнийг хийж гүйцэтгэн багштай видео бичлэгээр ирүүлээрэй. Ажил хийгээд
Урайлалт дэвтэгтээ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ дараа уулзцгаая.